Чанга байна те. За эхэллээ шүү. За юу яцхан манайхаа season 1-ийн маань 7 дахь дугаар special маш гоё зочинтой эхэлж байна. Өнөөдрийн дугаар бол ерөнхийдөө бидний хүн болгоны мэддэг нэг хүн орж байгаа. Тэр нь яг хэм бэ гэхээр TikTok Queen. Хөө яа. Монгол Лиза. Вүү! Чаурэ. Мэрэгчээ. Тэр бол Fairway жүжигч ундрал орсож байна. Арай. Сайн байна уу? Ундрал байна. Хай. Өтөнд нэг өдөр мэндийг хүргье. За ирсэн баярлаа. Өрсөн баярлаа. Би бүр сая нөгөө 6 дахь дугаараа биччихээд тэгээ нэг чамтай нөгөө чамайг орох уу гэд хоёлаа чадалчихсан. Тэгээс би бүр хүлээгэл сезон орох болсон. Яах вэ гэж. Хамгийн ер нь хамгийн их тийм season 1 дээрээс хамгийн их хүлээсэн маань яг одоо оролцож байна. Па. Наа хүлээсэн гэж юм шүү. Ер нь бол тийш үү манайхаа. Тэгээд яа заа. Тэгээд лутаач на. Чи амар чи. Яа заа. Жохоо ингэ. Тэр хоёлаа өөрсдөө. Ихлийг насчихсан. Нийса хасаараа ёо. Нийса гойшо манайхаа. За оо зихлээг уулаачихсан. Уухаар болоод гэс тээ. Яг тийм юм шиг. Ер нь би уугаагүй байгаа шүү. Бэж байгаа. Тэмээ тэгээ сайн мэд санаа. Яванд гайг болчих хаа гэтээ би ч проект хэлбэрлээ. За сайн байна уу? Сайн байна уу? Тийм танилцах уу? Тийм. Кен. Ундрал. Тэгэхээр ер нь анх удаа өнөөдөр олсч байна тий. Уулзаад шууд уух юм. Урт тавиад та нар амар сонирн байгаа. Манайх дээр спонсор газар байгаа. Тэр бол We Soju оролцож байна. We Soju-нд баярлаа. Баярлаа. We're together. We are here. We Soju. Мөн нийслэл пив таад мэдэх баха. Нийслэл пив оролцож байна. Баярлаа. Баярлаа. Чи We Soju ер нь уужсан. Уужсан шүү дээ. Бид 3 ч юм уу бичлэг хийжсэн шүү дээ. Уугаа цогтоод бичлэгэн дээр. Тэгэхээр би бол одоо л жоохон хаширцсан юм да. Энэ дугаар дээр маань гоё спонсорд орж байгаа. Тэр нь SR Consulting гэдэг хэлний солонгос хэл сургалтын газар. Тийм тэгээд өнөөдрийн дугаар дээр маань ерөөдөө спонсор дээр бас нэмэлтээр орж ирж байгаа. Баярлалаа. Солонгос хэл сурахыг хүсвэл гадагшаа явж сурахыг хүсэж байгаа хүн байвал SR Consulting-тэй холбогдоорой. Би яа чи намайг явуулах юм уу? Явуулна шүү. Чи хаашаа явах юм? Хаашаа явах вэ? Хоёр цаг солонгос явах гэдэг. Солонгос явъя солонгос. Ер нь бол би бас солонгос явах амар хүсдэг байхгүй. Гэтэ миний виз гарч байгаа. Яа. Технээсээ. Тийм үү? Ерөөсө гардаг. Ерөөсө гарч байгаа. Гэтэ нэг өгсөн. Би тэд хамтлагаараа тэмцэн зогхгүй. Тэгээд ганцаараа гараагүй. Бөөндөх. Бөөнд бол хантай л шүү дээ бас. Тэмтэй бас тэр ганцаараа гараагүйс. Би бүр сар юм уу? Шүү дээ. Тийм би солонгос явах амар хүсдэг. Гэтэ нэг ч удаа виз мэдүүлж байгаагүй. Тийм. Гэтэ гараасаа л гэж бодож байна да. Чинийх асуудал юу? Тий. За тийм ээ. За хоёул яах вэ? Эхлээс өмнө сөөж ууж эхэлдэг байхгүй манайх. За. Дөрмөн. Тийм дөрмөн нь бол ер нь бол тэгэхгүй бол нөгөө манай оролцогч нар маань жоохон бие барих тал нь тийм ороод идэх учраас одоо ер нь бол уугал би бол гоё гэж бодож байна. Алин нөхөн жимстэй, пичтэй, йогурттай, оригинал байна. Суудсан. Чи ингээ амар лаг задлж өгөх гэж хүмэхгүй юм. Болно шүү дээ. Оо чадгүй. Чадахгүй байна уу? Дадахгүй байна. Би ихтэй ийм сурсан нэг задлтгийг. Шилтэй би байсан бол нэг савхар цолж байгаа. Савхар цолж байгаа. Ингээ хойноос нэгэж мөн. Чи инхээр ингэж өгсөөр болоо. Би тэрийг сурсан. Үзүүлэх боломж алга надад. Тэгээ үзүүлэх боломж алга. Даанч лаацтай. Ямар их юм бэ? Арай хийцэн. За чи энэ арай бага. За тийм баярлалаа. Энэ баярлалаа.
За яг манай контентын маань нэр бол Жанжаны болохоор Жанжан гэдэг. Бололтон Жан гэдэг Жанжаны тийм Жанжаны. Зэнэгээр Жанжаны. Аав ээж уучлаарай. Тий. Баярлалаа. Охин насан турсан шүү. Ашиг ёо надаас өөрөө ингэж хэлэх ч ямар гоё юм. Ер нь бол гоё орч. Зөвлөх юм байна. Зөвлөн мэн тий. Чихэрлэг юм тий. Би дараа нь жоох юм. Амар их том болгосон. Чи ер нь биер уудгүй. Бодог. Яг ер нь ямар хөө биер уудаг юм. Зөвлөх. Зөвлөн. Тай. Амын дуртай биер чи юм. Олон би ууж байгаа шүү дээ. Тийм үү. Дуртай гэж байна. Ууд шүү дээ. Тийм. Яг би энэс гэтээ сүлд бол ууж үзсэн. Аа. Би пимний амт бол ялахгүй юм л дээ. Хоёр амар матч хийдэг юм шүү. За баярлалаа. Намайг рекламда тоглох. Харин тий. Супер лайф. Супер лайт сайн анхаараарай. Гой санал орж ирлээ. Йоо. Улаазан байгаа дээр нэмээд ууж улаах юм яана. За Захт ямар цагаан юм. тийм ээ. За киноноос нь баяр хүргэе. Баярлалаа. Би бүр кино их мөрөөдөлтэй болсон учраас кино нээж байгаа хүмүүст бүр амар хатаархдаг болсон. Одоо ер нь бол тэгээ амар сан бахархдаг болсон. Би таад тэгвэл кино олон ангитай кино хийж байгаа. Тэгээ бүрэн хэмжээнийх болгочихж байгаа байхгүй. Олон ангитай чинь бүр амар хэцүү гэдэг байгаа шүү дээ. Тэгэхэд л таад бол супер баг. Баярлалаа. Орж ирээл магтаалаад тавьчих юм гоё. Өгшөө явал. Өшөө гэдэг. Тэгээ яг угаасаа гэтээ бид дөрөв мэрэгжил дөрүүлээ жүжигчин болохоор тэгээ яг Та дөрвөл нэг юм. Тий. Тийм үү? Тэгээ нэг ангид 3 юм байна гэж боддоо санаваас тий. Ямар сэнэ тий. Тий эхлээл 1-р курст ороод танилцаал тэнгүүд нэмэн гэл. Тэгээ шууд анги дундаас шигшигтэл найзалцсан. Тий шигшигтэй би тэгээд ер нь бол ангаараа бөөндө найзалт юм уу? Бид дөрөв зүгээр яг арай юм санаа нийлээд юм хийгээл. Гэтэ наадах чи ямар сэнэ яг юм хий гэдгээ та дөр яаж би бинийг олсон юм? Харин амарсан би одоо ч гайхт юм аас. Мэдгүй. Ниймэтсэн чинь тэгэл санаа нийлээл тэгэл явж би ч 3 номтой нийлцдэг гэл. Гэтэ ер нь бол анх дөрөв л нийлдэг байсан юм аа. Би тус нь ажилладаг байсан тий. Тэгээд нэг 4-р курсээс эхлээл дөрвөлээ нийлдэг. Тийм үү. Бүх сүлд гэсэн үг юм шүү дээ. Тий нэлээд сүл. Тийм. Танилцаад бол 10 жил болсон. Аа. Зүгээр яг хамт ажлын талбар дээр гараад 6 жил байна. Оо, наач амар гоё төгөж тий. Сонирхол юм. Сонирхолтой. Тийм ээ. Би таатай ч угаасаа л юм зүгээр л тийм анханасаа байгаад тийм танилцаад тэгээд контент хийж юм л. Гүг. Тэгээд энэ санаа хин гаргаж ирсэн. Гэхдээ тэгэл дөрүлээ угаасаа жүжигчний мэргэжлэр төгсгөр чи ажлын байр амар ховор штэ. Тийм тий. Драмын театр байна, продакшнууд байна. Аа. Тэнгүүд за дөрүлээ хүний доор ажиллах уу, өөрсдийнхөө доор ажиллах уу гээд. Тэгэл хамгийн анх чинь жижиг тоор эмоттэйсэн. За би юмас бүжиглж ирсэн шүү дээ. Тийм үү? Хэд онд? 16 л 17 л. Тэр үед бид ойтнуудайсан. Төгсөөл нөгөө сайхан агаа штэ мэдгүй. Тэр сайхнаа чинь бас манай анги. Тэгээ бид гурав хамтдаа эмоттэй жагаад. Тэгээд за өөрсдийнхөө ямыг хэлээ ах их нараа гэд гараад. Тэгээд дөрүлээ нийлэл юм хийж эхэлчихсэн. Гэтэ анх бол угаасаа сонирн баг. Тийм. Наа чин бүр яг гэхдээ яг бурхан зурцсан юм шиг санагдаад байна. Ийм яг угаасаа хов заяа нэг огтлцоод юм тий. Санаа. Тэр тэгэл одоо л явж ийн гэхээр бас амар сонь санагд. Тийм тий. Амар удаан хамт явж юм уу? 4 охин. Тэр голдон ингэж байжгаад холбосон гэсэн үг юм шүү дээ. Би голдон наагаагүй. Тэр эд чинь бас хоорондоо найзалдаг байна шүү дээ. Би л тус нь ер нь бол арай гайхалгүй тий. Жохон биф мифтэй байгаа юм шүү дээ. Окей. Яг уу нийлснийхээ араас жохон ажиллаж яж захтай хэрэглэх тохиолдол бол гарна. Тийм байна. Одоо л тийм. Одоо л яг нэг юм хич дүүс шиг. Нэг гэр бүл шиг болсон хүмүүс. Тэгээд зарим маань угаасаа хөрмөгддөд боллоо, нөхөртэй боллоо. Тий. Манай гэр бүл томорсоор л юм. Өргөжөөл юм тий. Манай сандлынхаа өргөжөөл юм тий. Хүүхдүүдтэй боллоо. Дээр ингээ бараг хамтдаа өсөөд. Ер нь бол тийм юм болж байна. За кино чи гоё киноныхаа талаар би танаа нөгөө яг YouTube-ийн контент киног бол үзсэн. Бүрэн хэмжээний нь бол үзэж амжаагүй байна. Бүрэн хэмжээнийх нь ер нь бол цаашаа агуулгах ч юм уу тий. Яг нэг спойлохгүйгээр яаж болох юм. Бүрэн хэмжээнийх нь олонгот өвчтөн эмч
гэдэг яг хоёр юм гол амар өөдөд гэстэй. харин тэгээ хүмүүс одоолонгууд тэгж бодоод илээ амар уйлдаг кино гэж бодоод Уйлах зинтэй гоё юм шүү. уул нь гоё л Тийш тий. гэтээ хүмүүс яг амар уйлуулдаг кино гэд яриад байсан. Ерөнхийдөө бол уйлна. Гэтээс инeen тэр чинь нөгөө нэг хөнгөн комеди кино ахгүй юу? Ер нь л Төсөлтөн л уйлна. тийм жоохон хэцүү байж магадгүй зарим. Чи үзэг болгонд уйлдаг уу? Үгүй ээ. Би чинь бид хэд ч өөрсдөө зохиолоо хийдэг байхгүй юу? Өөрсдөө зохиолоо хийчихэд тэгээ өөрсдөө зураг авалт эднэрээ ингээд арталт нь ингээд байж байдаг. Тийм болохоор ерөнхийдөө бол гайгүй. Тийм юм тэр бол ямар сэтгэлхөдлөл бол ингээд бэрэн штэ. Би яг хүмүүсийн сэтгэлийг хараад ч амар уйлаадсан баг. Харин ер нь бол уйлна л. Чи ер нь кино үзэхдээ хэр уйлдаг вэ? Амар Тамар бол. амар л. Чи аним туртай гэстэй. За туртай байна. Халаа За шууд хэл. шууд уу? Хантар. Манай найрлагч бүр чийшүүл гээд. Хантар. Би хантар үзэж байгааг үл. Чи тэгчээд. За чинийх юу вэ? Минийх уу? Наруто. Наруто. Гэтэ яг Кимнэсо Яйбагийн надад нэг юу хийцэн л таалаг. Тэр чинь угаасаа яг хийцээр амар алдартай шүү дээ угаасаа. Би эхний ангийг үзэж байгаа цас ордог хэсэг дээр вау гэдэг аним ийм төвчд очсон юм гэдэг мэдрэмжийг анхд тэр үед авчих. Тэр нөгөө сүүлийн дэлбэрэлтийн хэсэг үүдэж шүү дээ. Мацаас ёо тэр бүр яг рилээдэг тий. Тэр бүр амар тий. Тэр амар тий манайхаа ёо. Шин Кимэцү но Яйба бол гоё. За чи тэгвэл шууд топ 3 нэрлэж. Топ 3 аниме. За Хантар. Хантар. Хантар гэхдээ үзсэн хүн болгон төгсөх юм а яалч юм. Тэр гэхдээ шинжилсэн үйлбэрт нь би илүү дуртай. Тийм үү. Хамгийн дуртай дүр нь мэдээж хин штэ. Тэстэй. Бишээ. Хисоко гэдэг мөн Кифа цагаан үстэй жоохон гон Кифагийн хоёр найз байдаг. Тийм. Тэрнийх нь цагаан. Би тэр нь надад арай царайлаа харагдчихлаа. Би тэрэнд нь нийлээ. Тэр нь гэдэг хүчинч мундаг. Тийм. Сасуке вайфтай тий. Алуурч юм байхгүй. Асаси. Тийм үү. Жаахан Сасуке шиг. Тэр гэр чигээр алуурчд. Тэгвэл төстэй юм. Тэгээ гэр бүл нь бүгдээрээ амар мундаг. Тэгээ хоёрт нь олонгууд Tokyo Ghoul. Наадтай ч юм саллаа. Тийм ээ. Энэ бол амар. Tokyo Ghoul гэтээ эхний 2 сизон нь гоё. Би 3 дугаар сизонд дургу. Энэ нөгөө нэг Бүр санагдсан. Йоо, саяны хал бүр амар. 3 дугаар сизон. 3 бол өөр студ аваад бүр тийм 3 бол утаа шүү. бүр юм болцсон. 3 дахь нь Эхний 2 бол төгс тий. 3 дахь нь ихтэй амар хэцүү. 3 дахь зохиол ч юм уу хийц ч юм уу жоох амар сунжирсан санагдаад байна надад. Тийм яг юугаараа ярих юм бол надад ингээм амар олон маш Attack on Titan саяын solo level-ийн Kimetsu no Yaiba би 3 дахь сонгохгүй 8 сонгохгүй. Яг одоо үзэж байгаа одоо ингээ үзээ ясна бол solo амар гоё байгаа solo level. Гэтэ Attack on Titan гэсэн гоё. Solo level-ийн гэхдээ яг нэг юу үзсэн ч амар гоё сте. Мангаг нь үзэхэд би манга ерөөсөө уншдаг. Тийм үү. Тэр надад амар хэцүү байд юм. Би уншдагтай би YouTube-ээр нэг хүмүүс ярьжтэй шүү дээ. Таслаад шууд ин хоолоо өгөөд ярих болов. Чи надад ингээ спойлдох гэдэг юм санагдаад байгаа байхгүй юу? Тэр гарч ингээд идэг. За чиний топ 3. Шууд Naruto. За эхнийх нь Tokyo Ghoul. За 3 дахь нь Ингэх хэлсэн юм тий. харин тийм байгаа зү. 3 дахь дээр бол юу ч орж Амар хөөрхөн гэдэг анимууд Spy Family. Тэгээ бараг One Punch Man орчих магадaltaй юм байна. Тийм тий. Нөгөө яг юм өөдөхгүй инээлэгдэг болохоор тэр нь илүү гоё. Гэтэ One Punch Man үзэхээс өмнө үнэхээр ялагддаггүй гэдэгт нэгтгэвсэн шүү. Тийм үү. Ямар нэгэн байдлаар ингээд Би бас тэгж л утсан. Тий, найзууд майз тусалтай ч тий. тэгс чаар нүцэн чинь шал өөрлөлээ. Надад нэг бүр хитрхийн ингээд нэг юм ингээ инээгээд ингээ илгээвчлэл ингэж инээдэж шүү дээ. Тэр байдал нь бол амар гоё байсан. Хүмүүс би нэг аниме үзээгүй. Хүмүүс нийтлэг My Hero Academia. Оо, би үздэг ш. Тийм, тэрийг би үзээгүй. Тэрийг амар гоё гэдэг. Яг гоё хэдэс дундаа яг хоёулынхын лист дундаа бол доор. Гэтэ энэ манай их час амар аниме үздэг байхгүй. Үзээл уйлаад энийгээл уйлаад тэгэл огшч багшаал тэнцэж амар сүртэй. Аним дээр бол нэг тиймэрхүү байна. Улаан аним. Чи одоо ийм крашлдаг аним дүр байдаг. Баа штэ. Хин бэ? Зөндөл штэ. Одоо жишээ нь яг юм те эр хүнлэг тийм зүйлээсээ One Piece-ийн Ace би амар туртай. Гоё мэнли те. Бүр үнэхээр яг юм баатар тэр яг иршүүд мэдрэмжийг толцдог те. Тэр хүний өхөл хүний гэдэг бас тэр дүрийн өхөл дээр бүр ингээд би 2 3 хоног ингээд бүр ингээд
ийм байдалд орж ирсэн болохоор тий. Чи бүр хайртайсэн юм шүү. Хайрлалтай байсан уусаа. Харин тийм. Тэгээд яг хамгийн зөвүүн дүрч ер нь бол Диднутийн Кира ахгүй юу? Гол дүр мөртлөө эсрэг дүр. Тэ. Нөгөө яг гол дүрийн чөтгөрийн тэмдэглэлийн дэвтрийг Ирэний авдаг нөгөө гэсэн юм шүү дээ. Мөн үү? Тэ яг чөтгөрийн дэвтрийг аваад. Тийм дэвтрийг авдаг шүү дээ. Кира бурхан өөрөө Кира. Одоо орж ирсэн. Тэр юм ээ тий. Хинчээс урантай мэж хоёр талаас Би ерөөсөө нөгөө миний эргэн тойронд манай нөгөө нийлдэг найзууд донд ер нь бол аниме үздэг амар ховор. Бараг ихэнх нь зүгээр ерөнхий нийтлэг Наруто Dragon Ball гэл. Тийм Наруто дуурам. Яг Наруто явахаар ингээ аавраа хасах 1000 аавраа. Үгүй. Үлзээд дээр нь хасах. Үгүй би Наруто дээр Итачи эднэрт амар хайртай шүү дээ. Итачи ч бас амар гоё шүү дээ. Ингэж ирж байгаа л. Тийм. Гүйлтэй. Гэтэ хамгийн анх үзсэн аниме ер нь бол Inazuma 11 гэмтхүү хөл бөмбөгтэй. Бурхны мотор. Шаалны хөл бөмбөг кинол битэж ингэдэг. Тий, нэг тийм үзчихаагүй хин ч Үзчихсэн гинэ. Манай бүгдээр үзчихсэн. тэрийг хамгийн анх 25 дугаар сувг телевизээр үзчихлээ. Тэр амар гоё. Амар хөөрхөн. Им жижигэн хүүхдүүд хөл бөмбөг тоглосон бурхны мотороор хамгаалж мам. Амар хөөрхөн үз. Би нөгөө юу хар амрын гутал гэдэг шиг царайтай хүүхдүүд бүүдэг юм. Тэрнээс арай жоохон. Хар амрын гутал ч арай жоохон. Тэр чинь өөр ийм гэдэг шүү дээ. Тэр үеийн хүүхдийн өстэй гоёсэн юм аа. Тэр характер хүлээж үзэх ямар гоёсэн. Тэгээ Dragon Ball эднэр дээр нөх хүчээ өгөөд. Тийм. Чи ингэдэг байсан уу? Тий, уусаа ингэж шүү дээ. Тэгээд хүчээр аавыг татсан гараа өрг. Жинхэнэ фэн байсан юм шүү дээ. Тохойд бол туртайсан. Фуудад амар туртайсан. Тийм. Чи ер нь дайсал туртай юм биш үү? Ийм нэг юм кул тэгснэ хүчин ингэж тэг хизээл гарч ашиглах чадвартай. Хисака шиг дүр угаасаа гоё ахгүй да. Дайсны мөртлөө манай тал тусаснаа буцаад ингэж мингээд. Тийм нэ. Амар зөмөд байхгүй. Би өөрөө тийм дүр тогломоор байт юм уу? Тийм үү? Тий. Ер нь бол юм гоё. Чи юуны хортой? Хөрөө. Чи яа. Тачамар амар хэцүү юм байна. Ганцаараа 5 сарын нэг. 5 сар. Тийм. 5 сарын хүртэл өхөр болчтой юм тий. Тий, 4 сарын сүүлээс 5 сарын их хүртэл. Чи юуны ортой? Загасаа. Хөөе, загасны ордныхныг тэгээд өгдөө штэ. Одоо нөгөө астрологи эднэр би тэрийг сайн мэддэггүй байхгүй юу? Амар мартамхаа гэдэг тийм үү? Тэгээ үгүй, тэр нэгтээ би муухайгаар хэлж нөгөө загасны ая санамжтай гэдэг амар хүнийг хилээд идэг байхгүй юу? Гэхдээ ер нь бол жоохон би вакцины хэрэглэснээс хойш ер нь бол тийм болж байгаа. Тийм. Наач корона юм шүү. Тийм, ер нь бол миний ордтой холбоогүй л дээ. Тэгээ би бол амар юм сандаг. Тийм яг нэг хийн гэсэн ажиллаа бол ингээ бүр ингээ бараг зүудлэх нь олгүй яг тэгж. Одоо ингээл чи аль дээр тийм юм ярьсан тэрийг санаж гэнэ үү гэвэл чи санах юм уу? Би 10 жилийнхаа надад 2хан дурсамж байдаг. 12 жил сурчаад би анхны 12 ихгүй юу? Би ч анхны 12. Тийм үү? Хоёул үгүй юм шүү дээ. Тэгээд юу надад ямар ч дурсамж байдаг. Одоо ингээ манай хамаатны хүүхэд ч юм уу те манай ингээ багын найзууд чи нөгөө тэр үед тэгжсэн сандаг уу гэдэг ч юм уу те. Тийм бүр юуж баг. Бүр ингээ хасах. Наач ингээ ордтой хамаагүй зүгээр чинь хой хүний л би харин тэгж бодоод байдаг ш. Гэтэ манай загсны тэгдэм болов. Загсны коммент үлдээгрэ манай. Харин тийм би бас тэрийг сайн мэдв. Зүгээр л яг хүн хэлэхдээ загсны ой санамжтай гэдэг байхгүй юу? Тэгээ харин гайхаад. Нэрхнийг бол угаасаа амар доромжилтэй штэ зөрүүд, идэмхий, амар юм унтамхай, гүжүүд, юм шуналтай. Тэрсэн чинь гэтэ амар юм яг юм тийм хүлээцтэй хүмүүс байдаг штэ уг нь бол. Би л гэтэ тэгж бод. Миний мэддэг өхрүүд бол бүгдээр бол тийм. Одоо чи нэг мэддэг өхөрт бол ингээд нэмэгдэж штэ. Гэтэ ер нь бол муудлын амар ихээр яагаад гэдэм бэ? Тийм. Зөрүүд гэхээр хамгийн зөрүүд чинь загас өгөхгүй юу? Тийм штэ. Загас чи харин ч юм гоё урсгалаараа. Үгүй наадах чинь бол наад чаа удлаа шүү манай. Тийм үү. Загас нь ер нь бол амар хэрүүлж амар зөрүүдтэй яг креатив тал дээр амар сайн ер нь л явдаг. Тархи амар сайн ашигладаг. Чи MBTI үзчихсэн үү? Харин би тэгээ ордосгосон юм л та. Тэр өстөө үзээч гэж бодож байгаа. Үзээрэй зөв. MBTI нь бол яг дэлхийн хүн амыг 16 төрөлд хуваачдаг юм л. Харин тиймээс. Тийм минийхтэй INFP. Тэр нь ямар гоё. Introvert тэгээд
Гэхдээ яг миний орцтой таарсан л та загастай амар таарсан. Ийм урлагт амар туртай. Тэгээд ийм нэг хүний амбиц байхгүй. Тэгээд яг өөрийнхөө хийх ёстой юм хийдэг. Тэгээд ингээд хайртай хүмүүс амар хайрлах. Яг ийм яг эргэн тойрондоо ингэж амар. Характер нууц нэг ийм ногоон өстэй нэг эндээ нэг опера шигтэй ч юм уу нэг эмхтэн гарч. Бас тийм юм гарч ирсэн. Бас характер нь. Тэндэн. Чи шаардчихсан уу? Амар Тэр амар. би амьдралдаа 2 удаа шаардж үзсэн. Гэтэ бүр үнэхээр ингээ нүдэ нээсэн чи девачны хаш мөтөж ингээ нарны гэрэл орж ирээд тэг ингээ нүдэ нээж чадахгүй ингээ тал ингээ нэгтсэн гэсэн. Тэгсэн чи ингээ бүх юм ингээ цагаар цагаараа. Тэг миний ингээ тарих ажиллахгүй би бүр хаана вэ гэдэг. Ухаалцсан юм уу? Яг тэгж барыг ухаалтчих юм шиг. Тэгээ дахиад муу санагдаагүй юм уу? Ингээд оогоон гэсэн тий. Виктор нь амар хэцүү яваад үзээ. Нэрээ. Тийм үү. Нэг шаардж байгаагүй. Чи хэрэг чиний ер нь одоо нэг юм хүний 2 пив 3 шот гэдэг шүү дээ. Лимит хэдв? Хамаагүй л болохгүй. Ер нь л ихтэй лимитээ мэдчих юм. Лимитээ мэдж байгаа. Гэтэ ер нь би ийм хойлж ууж муухаар хурдан согтдгоо бас мэдсэн. Угаасаа гэтэ пив сууж уучаа. Би харж байна. Чи харж байна. Би айл орж ирснээс хойш салж байна. Эж яхнаас нь завцтэй халууцч өглөө. Орж ирснээс хойш чинь хулаалах чинь. Одоо ингээд чамд ингээд дуртай артистууд байгаа шүү дээ. Дуучин ч юм уу? Гадаад Тийм. хамаагүй юу. За. Монголоос чи яг хэнийг сонсдог юм ер нь? ЭМС-д амар суртайсан. Начаа өнгөрсөн цагт. Байсан гэдэг. Үгүй одоо ч гэсэн дуунууд нь дуртай. Тэгээд рокт байхын дуунуудад гэтээ юм хуучны дуунууд нь нэдэж шүү дээ. Би яг одоо сүлд гаргасан дуунуудын яг шүү. Би бас би шинийг бас би яг шинэ рокт байгаас ч ихнээс ойлгодгүй. Яг тоглолтын үдэд сүлд гаргасан дуунуудаас нь гоё л байсан л та дууны өгнүүд нь амар гоё, дээрс нь амар гоё чанартай клиптэй. Тэгээ хуучны юмнууд мэдгүй би дээрээ угаасаа ихчтэй, ганц ихчтэй. Тэгээд хичээн сонирхож байгаа зүйлийг би айлын бага мэд. Тий, багасаа сонсоод тэг ингээд тасч массан. Би одоо хизэж рок дуу сонсох тийм төрлийн юм биш ч гэсэн ихч сонсоод ангууд сонсч сонсч юм. Тий. Тэгээ манай ихч рокт бийд амар дуртай. Ихч чинь инфлюенс хийсэн биз дээ, тий? Одоо миний бүх юмыг тийм ээ. Тий. Тэгэл хичээн дуртай юмд би дуртай. Тийм байна. Тий. Тэгээ Монгол дуучдаас өөр хуучны амар даг тийм дуучдад хамтлаг байсан байдаг. Тийм үү? Эмэгтэй дуучин. Эмэгтэйс үү? Баггүй. Эмэгтэйс үү? Мэдгүй тэгэл ямар ч дуучны дуу хит бол тэгэл гоё шүү дээ. Ер нь хит дуу ер нь бол яг тэр дуучны тэр артистийн дуу гэж сонсч байгаагүй. Вау. Баярлаа. Тангивсаа. За манай өнөөдрийн дугаарт маань гоё солонгос хоолны гоё амтд хоолоор байлж байгаа. Суунамо хоолны газрын амтд хоолоор ирлээ. Баярлаа. Суугаад намо манайхаа сая манай арын багийнхан маань хэллээ. Гэтэ яг л бүр үнэхээр гоё гал нэр байна. Суунамо. Их Монгол плазагийн эхний салбар нь болох Их Монгол плазагийн 5 дахь орт байдаг. 2 дахь салбар нь Зайсангийн Skybank гэдэг ерөөхдөө офисч байдаг, хоолны газарч байдаг газар байна. Тэрний 4 дахь орт 2 дахь салбараа нээсэн, шинээр нээсэн маа. Тэгээ ер нь бол гоё хоолтой. Би бас энэгээр нь бол мэднэ. Өмнө орж ирсэн. Тэгээ баярлаа. Маш гоё хоолой дайж байгаа. За чи хоолоо хамсч үзэх үү? За. Энэ яж гоё доо өгдөг юм тий. Чиний ер нь солонгос хамгийн дуртай болчих юм. Доктортаа кимчи чигээд нар юм болоо. Би энийг хамгийн анхны веб драма дээр дуулжсэн шүү. Тийм үү? Караоке дотор. Чи ер нь дуулах дээр үү? Нэг амар сайн бол бишээ. Зүгээр сонсголоо. Гэтэ эмхтэн дүүпүү амар сайддаг хөстэй гэдэг юм биш шүү дээ. Би дүүпүүг юугаар солонгос киноноос нөгөө нэг шоронгоос гарч ирээд дүүпүү өгөөд шүү дээ. За. Тэрүүгээр амар сайн мэдтээ. Тэгээ би жоохондоо яг кинон дээрээс тэгэж харчаад чи хүндээ гэж бодож байсан уу? За. Гэхдээ тухайд надад дүүпүүтэй хоол өхөр нь би шоронд ороог байхад яа надад дүүпүү өгөөд байгаа юм бол гэж боддоосон баг.
Ахаа. Шинжээр нүгүүлсэн л юм байлээ л дээ. Зүгээр л тэрээс буруу л Наа чи гэдэг гоё гаргалаа тий. Бодчоо гоё адал явдалтай гоё юм. Одоо таасагч. дөө пүйдэж эмгтээлэг болцоо бүгд дээрээ. Манайхаа махан бүр хайлж байна. Харин маханы амар гойсон. Амар гоё. Шууд одоо мэрэгчлэн асуудал асууж байгаа. Дуртай жүжигч юм бэ? Ер нь. Жүжигч нь үү? Оюун дээр драмын театрын жүжигч юм уу? Нөгөө хөлтрөг дээр сүнс болдог их ч үү? Нөгөө ийм амар ийм Хурхай, ийм хурц хараатай. хурцснууд. Тийм хурцнуудтэй. Тэр жүжигч оюун дээр үнэхээр тий. Лаглаг тэр Тэр дээр бол бүр тийм. бүр үнэхээр мондог. Тийм. Тэгээд хэрэгтэй жүжигчин гэх юм бол болд эрдэнэ жүжигч. Яг хоёулын нөгөө нэг тайцснаас хараад бүр киноор угаасаа яг аль амжилттай мондог гэдэг шүү дээ. Яг тайцнаас хараад хөөх ромэжүүлээд үзээд бүр. Тийм. Тэрэн дээр л яг ямар мондог хүмүүсээ. Миний бас Монголын топ 3 дундаас болд эрдэнэ бол орно. Жүжигчдээс бол тэгэл мондог шүү дээ бүгдээрээ л. Театрын манай мондог соёлын дөрвөний ажилласан. Хаяа жүжигчд. Ер нь дуртай юм байна тий. Би жоохон махта X үзэх. X production. Биш нөө маскен. Эрдэнэ цаах шиг болоо гэж боддог. Эрдэнэ цаах шиг бол яагаад жүжигчин болъё гэж боддогсан мó. Зүгээр эрдэнэ цаах шиг. Тэр хүн шиг болно гэдэг. Тийм зүгээр нэг надад ямар ч байгаа байдал гэх юм уу нэг юм аавра байдаг шүү дээ. Тэр байдал нь амар гоё байсан. Одоо ер нь одоо бодоход ямар хүн шиг болж байна өөрөө. Яг юм хейтер байхгүй. Тэгсэн нэг амар яг дундлын баланс яг бүхэн яг ингэж голд нь амар сайн суурилдаг. Тэг би яг зөв амьдрал дээр тийм байх юмсан гэж боддог байсан. Яс тэгвэл амьдрал дээр тийм л юм шүү. Чамд ямар ч тийм юу байхгүй үстэй. Тийм баланс бариад явчихад. Шүү дээ. Тийм үү? Тийш намайг бол амар хүн хейтэлж байгаа. Тийм үү? Тэр бол тодорхой. Би ихтэй тэрийг чи өөрөө сайн мэдэхгүй юм шүү дээ. Гүү би надад ч ихээс байгаа шүү дээ. Тийм үү? Чи амьдралдаа авчихсан хамгийн амар комент чи. Комент ч юм уу эсвэл юм хандлага ёо. Хандлага бол комент бол бүр амар. Бараг 100 комент хараалын next level-ыг авч ирсэн гот. Хараалын үгнээс одоо PM шүү дээ. P бол easy жоохон жижигэн гэж. Би чамайг өстө тийм зүгөө гэж боддоо шүү дээ. Тийм байсан. Арчиж байгаа. Одоо зүгээр яг контент хийгээд эхлээд тэгээд хүмүүс ингээд арай дахиад цар хүрээ нэмэгдээд эхлэнгүүтээ арай их комент аваад тийм комент аваад миний хамгийн анхны YouTube видео байхгүй. Чи тэгээд сэтгэлээр унжсан уу? Одоо юу? Би тэгэл за угаасаа нөгөө би угаасаа бэлтгэлтэй сах. Тэр нь бол за би угаасаа энэ дээр алдсан юм аа гэдэг хөдөлгөөрөл тэгэл за энэ хүмүүс юу нь яасан ч яах вэ гэл. Энийг хийх гэж надад жоохон ийм байсан гэдэг нэг их тайлбарч чадахгүй шүү дээ. Тэрийг би мэдчихсэн бол за шууд хэрэгцээ. Би чамлаг тархалаад шүү дээ. Чамруу чадар тийм хейтерүүд орж ирэх үү? Орж ирж штэ. Зүн Чамруу TikTok-оор орж ирэх үү? Яг нөгөө 19 он 20 онд яг эхэлж байхад жах жоохон байсан л ёо. Гэтэ тий. Уншаал уйлаа. Тийм. Тэгээд угаасаа эмгтэй хүн ингээд тим юм аваад өөрийгөө тэгж хараалгуулад харч бас амар хэцүү шүү дээ тий. Ээжэд харуулж ээж хөө энэ хүүхдүүд ч амар юм бэ. Гэтэ үнэхээр TikTok бол үнэхээр бүр Facebook цааш юм лээ нэр үнэхээр амар. Би бүр амар гайхсан. Би бүр энэ ертөнцийн бараг авахд орж байгаа шүү дээ. Би тэгээ чамайг яасан бол гэ би бүр сая бодлоо. Тийм амар гэдэг. Уусаа амар. Үнэхээр амьдралдаа сонсож байгаагүй хараалыг тэнцээ сонсоод уншснаа хөөх. Тэгээ одоо л нэг амар таах болсон гэх юм уу? Тэр нь хайцсан уу? Ер нь уушаа болсон. Ямар нэгэн бичлэг оруулаад ингэх юм бол яг гой комментууд бол гарч ирнэ штэ. Тэнгүүт нэг жоохон юм тиймэрхүү юм байх юм бол алгасаал. За одоо ингээд жүжигчний мэргэжлэр явж байгаа штэ. Ирээдүйд одоо нэг ийм би ийм юм харж байгаа гэж бодож байгаа тийм бодлоо уулзах боломж байдаг. Би ийм амар юм лаг кино хийнэ л гэж боддоо штэ. Одоо нөгөө нэг хэрвээ үзчихсэн бол Split Class гэдэг яг юм цуврал юм сэтгэхгүй аим шиг кино байгаа. Тэрэн шиг юм яг аим шиг кинонд амар туртай. Гэтэ яг юм улаан цай сүнс чөтгөртэй бол хийхгүй. За. Тий. Улаан цай сүнс чөтгөртэй хийх угаасаа би өөрөө чадахгүй байх. Тийм надлаг тийм юу байхгүй. Зүгээр яг тиймэрхүү сэтгэхгүй ч юм уу юм.
тийм драма юм шиг кино хийхийг амар хүсдэг. Тэгээд дээр нэмээд аниме шиг кино хийхийг хүсдэг. Аниме одоо нөгөө нэг лайв экшнүүд эдэн шүү дээ. Японы өөрсдийнх нь зарим нь амар мундаг яваад зарим нь яг үндэ ингээд айгу муу болдсон шүү дээ. Тий. Яг хоо тэрэн шиг нь арайч тийм муу болохгүй ч гэсэн тодорхой хэмжээгээр нэг юм гоё аниме шиг дээрээ гарч ирж байгаа юм зам нь эдитүүд нь эффектүүд нь гэж бүгд нэг тиймэрхүү юм. Ер нь хийцийг бол үнэхээр тулгана л гэсэн юм биш. Тийм. Гэтэ яг аниме нэг хэцүү хийсүрийг нь бол тий. Тэгэхээр тэрийг яаж гоёор болох уу гэл тэгэл тэр мэрийг амар судалж байгаа л тийм юм хийхийг амар хүсдэг. Тий. Тэгээд бас өөрөө тиймэрхүү юм эсрэг дүрц ч юм уу бас тоглохыг бас амар хүсдэг. Тий. Эсрэг дүр бол гоё шүү. Би бол аваасаа хамгийн дуртай дүр миний веб драма бид хэд оруулж ингээл гаргаж байгаа гэдэг шиг нэг тийм бас урсгал оруулж ирэхийг бас амар. Аниме. Хаад бараг анхдагч. Бараг гэж угаасаа анхдагч тий. Тэрнэр бол би баттай нэ. Тэр бол ялч анхдагч. Чиний хоолын мөрөдлөө. Миний хоолын мөрөдлөө. Гэтэ миний зорилго амар сонин заа. Жил болгоны зорилго нэг өөрчлөгдөх. Гэтэ яг нэг л юм өөрчлөгдөв. Яг ийм сэтгэл санааны байдал хамгийн сайн эрүүл байгаасаа л гэж үзтээ. Тэгээд ийм таргалахгүй тэг ингээд барьдаг шүү дээ. Жил болгон одоо ингээд би ингээд 40 хүрсэн ч гэсэн 50 хүрсэн ч гэсэн ингээд гүзээ сувчдаг шүү дээ манай ахнаар. Тийм байхгүй. Би яг тэрийг ингээд барайл явж юмараа. Чи стресстгээр иддэм үү? Иддэг төрлөө нөө? Иддэггүй. Би стресстэй шууд яа гэж шууд орлоо шүү дээ. Би ингээд стресстгээр амар иддэг байхгүй юу? За. Шүн босоод өргөж ухаал идэл тэгэл амар хурдан гаргалаа амар буцаал ингээл барина. Харгалангуудаа стресстэй л дахиад идэл. Чи ингээ амьдралаас авж байгаа за би бүр энийг амар би сөүлэгт амар мэдэрч байгаа. Амьдралаас авж байгаа хамгийн одоо ийм хоол байж болно. Юу ч хийж болно. Зүгээр л яг энэ эргэн тойрны ингээд ийм жаргалтай болгож байгаа чамд ингээд нөлөөлж байгаа зүйл байна. Бүтэн нойр. Хиддэг. Ингээдтэй амар тий. Бүтэн нойр. Угаасаа нойрыг бол хинж дийлэхгүй мөлий. Нойрыг юу ш бар. Манай ээж бүр тэгдэг байхгүй зүгээр л 10 цагт унтаад өглөө 6-гийн босоо эсвэл 5-даа босоо чи зүгээр 10 цагт л унтчихгүй чинь хэзээч боломжгүй шүү дээ угаасаа. Одоо л боломжгүй. Тий одоо л ингээд нэг ажлаас шалтгаалаад ажлын шаардлагаар тий эдит хэл зарим чи шүнжэнгээ ажиллана. Тэгэнгүүт одоо зүгээр хамгийн сайн ойлгож байгаа нь нойр маш сайн байвал энерги хайгаа. бүтэн нойртой үед хүн хамгийн сайхан ааштай байдаг. Чи шүн хэр оройтож унтдаг? Өглөө унтдаг гэх юм уу? Одоо ялангуяа одоо зураг авалттай үед байгаа шүү дээ. Тэгэл зураг авалт эвлүүлэг байгаа шүү дээ. Тэнгүү тэрэн дээр ингээд шахуу цагаан юмштай хамбар. Өглөө нь 24 цаг унтахгүй явж агаад гинэт унтснаа 10 цаг унтснаа маргааш дахиад өглөө хүртэл сэрүүн байх ч юм уу юм бүр тогтмол. Тэгэд чи өдөр нэг яахгүй юу? Тийм яаран тэрнээс бол амар их энержи дринк уу. Тэнгүүд нөгөө нэг зүрхэнд хит хачаал өгөх юм ч юм уу амар ичгэд баг. Тийм. Тэгээ үнэхээр сэрүүн байхын тулд тэхээс үр сонголт байхгүй. Нойр бол амар нэг юм. Тэрийг бол угаасаа одоо нэг амар залуу байхад өвчин юмгийг бол мэддэхгүй л дээ. Хөшөлсөн угаасаа амар цавар гэдгийг. Сэндэ. Чи ямар хүн сонирхдаг? Ямар хүн сонирхдаг? Ямар амар эргүүл юм яриа. Тийм. Хөө амар цаг респект гэж ярьжсэн чи ямар хүн сонирхдаг өнөө олоогүй штэ. Мэдгүй штэ. Цан чанар маань ч юм уу. Амар эргэтэлэг. Гэтэ тэглээгээд амар булчин шүрмэстэй те ингээл бүр ингээл юугүй зодох байгаа шиг юм биш. Зүгээр юм гоё. Яг юм. Тийм, ер нь мен дээ шүү. Тийм. Тийм, Ренгоку эднэр шиг тийм гоё. Та хоёр төрнөөс Ренгоку тийм хэлсээ санагддаг юм та хоёр. Үгүй, нийлээ штэ. Тийм үү? Мундаг штэ. Тийм үү? Тэжээс жоо зодсон шүү юм. Харин тэгж юм. Тэр ч юм бүр яг чихнээсээ яг юм. Тийм, ийм байдаг. Ийм биш байдаг. Окей, ийм гэдэг чинь үгүй биш. Ийм гэдэг чинь одоо үзэл бодол модал бүх юм орж байгаа шүү дээ. Наа чи болонгууд тэнгэн сам аахгүй юу? Яг ийм нь. За. Тэр хүн чинь болонгууд ийм бүх юм нь ийм зүгээр бүх зүйлээрээ ийм хитрхи дамгаалцсан, эрг гормон бүр хитрхи дамгаалцсан. За мэдгүй яа. Ер нь бол ойлгочлоо. За одоо тэгвэл аниме эмэгтэй дүрүүдээс ямар дүрийг сонирхох юм? Тэр хүн чинь одоо ингэж чинь сонирхлын үг ингэж илэрхийлнэ. Илэрхийлнэ. Тийм, илэрхийлдэг үстэй тийм үстэй. Зөв. Хараад байгаа тийм. Би яг уу би хината шиг ч юм уу те. Үнэн ч үү? Тийм үнэн ч тэгээд ийм эмэгтэйлэг. Эмэгтэйлэг нь эмэгтэйлэгтэй амар
жоохон штэ одоо энэ огод бол За. энэ очи нэг юм байгаад байгаа штэ. Гэтэ ийм биш ч гэсэн тодорхой хэмжээр ийм. Тодорхой хэмжээтэй. Гэтэ энэ нэг за 20% заа. За. Тэгээд ийм 10хан хүлээцтэй байдал нэг гэх юм. Миний амар хейт гэдэг хүн гэх юм бол одоо ийм Сакура шиг үнд амар дургу. Сакурагийнхаа бүгд үзээд тий. Харин тий. Ер нь бол яг би тийм хүмүүст амар дургу. Гэтэ нөгөө одоо Минатогийн ихнэр мэгтэр ч юм уу тий Кушина гэдэг шиг тийм яг энэ wife мэдрэмжтэй хүмүүст амар дургу. Ингээд өгшөө. Ийм болчих чинь. Гэтэ чи яг ийм кавай хөөрх штэ. Гэхдээ харин зөвхөн cute болчиход байгаа. Би хинатай бол би яг ийм л гэж бодсон. Хината чи сүлдээ. Гэхдээ хината чи Яг ингэ тэг бодоод үзлээ. Ренгокугийн хажууд бол юунд санаа зовхгүй үст. тий. Тэгэхээр чи би яг мэнлигийн нөгөө энэ хоёрыг хоёулангийн мэнлигээ бодлоо өөр юм. Тийм үү? Тийм. Яг аль нь зөв юм бол мэдэхгүй Би мэнли гэж хэлэх юм бол би ингээ Нарутог ярьсан дээр шууд Нарутог гарсан. Хүшигтэй. Гоку. Какаши шиг гэж хэлж байна. Ер нь ухаантай тэрхүү. Тэгээ шийдвэр гаргаад магаалтан ч юм уу тий. Зөв хамгийн өмнө нэгтэй холбоотой Чи ч юм уу харин. Жанжаны. Жанжаны. Ам цангас үед хүүтэн бий гоё те. Амар шүү. Би одоо баг сүлд нэрээ нөгөө биений алкогольгүй төрөл байдаг шүү дээ. 0 градустай. Би одоо бүр ундаа авч яхаар гэ тэрийг Тэр нь харин хямдхан мэдэм шүү гэсэн. тийм үү? Мэдгүй. Чи донтолт бол биш те. Би 10 жил бол голоо донтод хөлөө болчихсон шүү. Чи ер нь айгуу донтомтой юм шүү. Тий, ер нь Гэвь яг мохоо зүгээр юм тийм. Амархан автахгүй. Би нэг бүр нэг юмны фэн болчих юм бол тэрийг баг насан туршид хэрэглэж чадгаар. Брэм. Өмчгүй. Яа. Ийм үрээ. Чи угаасаа тийх сая тэгж штэ ингээ насан туршдаа хэрэглэнэ. Гэхдээ эн чин Тэгээ тэр чи би тийм л үнэн ч хүн гэсэн үстэй. Би тийм л үнэн ч хүн би бол баг эрэхтэй юм байна та. Сэрвэгтэй зүгээр амар гоёор хэлж гоё. Йоо, проект театр гэдэг юм амар. гоёор хэлж шээ. Тийм яасан. Энд чи үнэн ч цаа гэдэг чинь гоё штэ. Гоё. Ер нь бол тийм Хол шүү тийм зэрэг. энэ саарттай. Яа даахад бүр ингэж уулаач шүү дээ. Манай өнөөдрийн дугаараа ивент гэж байгаа. Биерний хамтаг та хэд мэддэг бол супер лайтыг те амсч үзэх хэрэгтэй. Бас классик. Нэмэх 21 насных зөвхөн хэрэглэж юмнахаа. 21 наснаас дээш бол супер лайтыг амсч үзээрэй. Тэгээ V сүүжиг бас хэрэглэж үзээрэй гэж хэлж байна. Өнөөдрийн хамттай хоолыг тайлсан махыг өгсөн, энэ хамттай хоолыг өгсөнд баярлаа. Маш гоё байлаа. Баярлаа. Баярлаа. Айлс намттай лаа. Би өнөөдрийн дугаар дээр маань ундралыг ирж байгаа гэдээ би ундрал тусдаа өөрөө би тусдаа нэг бэлэг авсан байгаа. Оо ясмай. Тэгээд энэ бас гэхдээ миний одоо энэ жанжааны бит хоёроос гэх юм уу юу гэсч гэдэг. Энэ харагдах болоо. Ийм бэлэг өгж байгаа. Харагдах болоо манай камер зөмдөө тэгвэл. Монгол Лиса гэдэг дээр Лисагийн хамгийн баруун болон дээр Лисагийн ингээд зургаар амар. За зураг орж ирсэн. Тэгээд TikTok queen гэхээр нэг титэм орж ирж байгаа. Тийш тэр угаасаа марахгүй сте манайха тий. Угаасаа тэр ойлгомжтой. Тэгээд TikTok-оор би анх харж ирсэн болохоор TikTok-ийн лого оруулсан ба. Тэгээд манай гол уудаг зүйл маань сүүжүү биер байгаа. Тэгээд сүүжүү биер хоёр хоёул орсон. Тэгээд манай Жанжанагийн уудаг бол энэ нэг пингүү шиг юм шуу шиг тий. Тэгээ энэ бол ерөөхдөө бараг л би гэсэн үг л тий. Тэгээ энэ манай зочин гэсэн үг одоо энэ өвс шиг. Тэгээд энэ дээр 5-ийн лого орж ирсэн ба. Тэгээ манай цаана яг энэ channel-ийн нэр маань Жанжаныг орж ирээд. Гэтэ хамгийн гоё юм зөө. Хамгийн баруун болонд нь яг нэг өвчсөн маа. URW. Тэгээ URW гэдэг. W гэдэг нь болохоор тэгээ одоо нэг хүнийг ээж зэрэглэх гэж хэлдэг штэ. Тэгээ би болохоор чамайг тэг ингээд ер нь бол W шүү гэж тэг ер нь хэлж байгаа гэсэн. Тэгээ ер нь бол W. Тэгээ би ингээд ховцсон амар бодсон энэ дээр. Чи надад анхны юб өмсөсөн хүн боллоо. Тийм үү? Би яг чиний инстаграмаар харж байгаа. Тэгээ амар их юб надад харагдсан байхгүй юу? Тийм үү? Тийм. Уусаа хүн тэгээ гоё ахтал зураг авч ийн штэ. За баярлалаа. Өнөөдрийн дугаар маань
Super light beer болон V сүүжүү эмсэж байгаа. Тэгээд манай эмсэж байгаа байгууллагаас зочинд маань бас билүү гэж байгаа. Бүтээгдэхүүний дээжүүд байгаа. Баярлаа. Ямар гоё юм бэ? Баярлаа. Ямар хүнд юм бэ? Хүнд байгаас. Яс татаар. Чи гоё төгсөлт нь гоё хүмүүс гоё хандаж үг хэлмээр байдаг юм байдаг. Гоё авах хэрэгтэй шүү. Жаргалтай авах хэрэгтэй шүү. Дандаа гоё нойртой байх хэрэгтэй шүү. Эрүүл мэндээр нь бодох хэрэгтэй шүү л гэж хэлээ да. Баярлалаа. Өнөөдөр маань ирсэн, өнөөдрийн дугаарт маань ирсэн. Ундралаа маш их баярлалаа. Өнөөдөрт нэрлээ. За тэгээд эмэгтэй хин надад баярлалаа. Согтуу. Чи сохтуу байна. Эмэгтэй хин надад. Эмэгтэй Ренкоттой баярлалаа. Баярлалаа. Дараагийн дугаараар Жанжаны дээр уулзцаа. Зэн